Цагдаагийн газар сонсч байна. Сайн байна уу? Дуудлага өгөх гэсэн юм. Юу болсон бэ? Манай найз бит хоёр жаахан муудалцсан юм. Тэгээд ганц би л амьд гарч ирлээ. Та хүн алсан гэх гээд байна уу? Тийм ээ. Тийм. Жинхэнэ аюул бидний ард харанхуйд нуугддаг байхаа болсон. Тэд яг урд гэрэл дотор нуугддаг. Өнөөдөр та бүхэнд Брек Бэднер гэх нэгэн хүүгийн онлайн найзтай алуулсан аллах болох аимшигтай хэргийн талаар ярьж өгөх болно. Лондонгоос цагийн л зайтай оршдог нэгэн жижиг хотод Брек Бэднер гэдэг ээж болон 3 дүүтэйгээ амьдардаг 14 настай хүү оршин суудаг байжээ. Тэр бага байхдаа үргэлж ямар нэгэн эдэрсэн зүйл янзлах дуртай байснаас гадна найзуудтайгаа тоглоом буу пуужин хийж нэг нэгэнтэйгээ тоглоцох дуртай хүүхэд байсан юм. Мөн үүнээс гадна тэр үргэлж эдүн авдаг сургуулийнхаа шилдэг сурагч нь байсан бөгөөд хизээж хаалга савах, уурлаж уцаарлах, үхлэх гих зэрэг үйлдэл гаргадаггүй сайн хүүхэд байсан гэдэг. Харин тэр 14 настайгаас эхэлж найзуудынхаа санал болгосон онлайн тоглоомын группт орон идэвхтэйгээр компьютер тоглоом тоглож эхэлсэн юм. Төвний ээжийг нь хэлж байгаагаар бол брейк тоглож байх үедээ өөрөөнийхөө хаалхыг дандаа онгорхой байлгадаг. Тийм ч учраас ээж нь төвд анхаарал тавилт нь маш сайн байснаас гадна түүний найзуудтайгаа юу ярьж байгааг нь сонсдог байсан бөгөөд ямар нэгэн хэтрүүлсэн зүйл ерөөсөө ч хийдэггүй байсан гинэ. Гэхдээ нэг өдөр ээжд нь нэг зүйл маш сонин санагдаж эхэлсэн юм. Тэр болон түүний найзуудынх нь байдаг тоглоомын серверт Луис Дэн гэдэг хүүхэд байсан бөгөөд Брек бусад хүүхдүүдийнхээ талаар маш сайн мэддэг байсан ч гэсэн тэр Луисийн талаар мэддэг хүүхэд нэгч байдаггүй байлаа. Удалгүй Брек түүнтэй илүү дотн болсон нийлт байлаа. Учир нь тэр тоглоом болон сошиал медиад ярьж гисэн чатлаж ярилцж эхэлсэн ба Брекийн ээжийн анзаарсан хамгийн хачиргалтай зүйл нь бол тэр Брекийн өрөөлөө орох тоолонд ээж ороод ирлээ гээд ярихын оронд цаад хүнтэйгээ чаталдаг болсон байна. Цаашлаад тэр өдрийнхөө ихэнх цагийг компьютерийн ард өнгөрөөж гадагшаа гарч нарны гэрэл үзэхэ байлсан байв. Мөн Луис тэгж хэлсэн, Луис ингэж хэлсэн гэх үг түүний амны уншлага болсон юм. Жишээ нь Луис намайг сургуулаа төгсөд хэрэггүй гэсэн. Тэр намайг 16-наас хүрэнгүүт Microsoft руу дадлахаар явуулж өгч чадна гэсэн. Хичээлдээ нэг дуртай биш. Дээрээс нь арх тамхи хэрэглэдэггүй юм бол зүгээр сайхан бие соллоод тоглоомоо тоглож явах хэрэгтэй. Гэх мэтээр тархийг нугааж байв. Брейкийн эцэг их нь түүний компьютерийн араас босгох хүндхэн даваатай толсон бөгөөд ойр тойрны найз нөхөд гэрийнхэн танилуд гих зэрэг хүмүүст энэ тухай хэлтэлээ. Хүүхдэд угаасаа л юм уу ярьдаг штэ. Гих зэрэгээр хүлээж авсангүй. Харин Брейкийн эцэг их нь үнтэй санал нийлэхгүй байсан бөгөөд эцэст нь нэг юм 2013 оны 12 сард цагдаад мэдэгдэхин тэрэ. Ингээд айж байснараа тэр үнэхээр асуудалтай хүүхэд байсан юм. Эцэг их хоёр нь салж хоёулаа хүүхдээ хаян эмээ дээрээ өссөн тэрээр тухайн үед 18 настай ажилгүй Бректэй нэг хотод амьдардаг хүүхэд байлаа. Хэдийгээр цагдаа нар мэдүүлэг өгсөн ч гэсэн Луисийн асуудалд нэг анхаарал хандуулахгүйгээр түүний ард юу байгааг судалж үзэлгүйгээр хайсан юм. Хүндхэн байдалд орсон ээжээ хоёр бүхнийг өөрсдийн гараар олох хэрэгтэй болж Брек болон түүний нэг дотны найзыг нь эцэг ихтэй цуг дуудаж энэ болоод байгаа хэргийн талаар ярилцсан юм. Гэхдээ нөгөө Луис гэд байгаа авиг нөхөр чинь бүгднгээс нэг алхмын урд алхаж байсан юм. Учир нь тэр Брекийг тэдний ярьж байгаа зүйлийг бүгдийг нь рекорд хийгээд бичээд ав гэж ятгаад харин Брек яриа дуусны дараа ясны ойлгомжтой. Луис руу рекорд хийсэн бичлэгээ явуулчихж байгаа юм. Болоод байгаа бүх үйл явцыг мэдээд эцэст нь тэр Брект би өвчтэй байгаа болохоор арилаа төр хугацаанд хийж чадахгүй байна. Тэгэхээр чамд өөнийг даатгаж болох байх гэж бодож байна.
Манайд ирээд сайн суралцаад ав гээд ятгахсаар байгаад 2014 оны 2 дугаар сард брейк гэрээсээ гарах нь тэр. Гэрээсээ гараад 40 гаруй километрийн цаана хүрэх газартаа хүрлээ. Гэхдээ энэ бол түүний амьд гэдгийг мэдэрч байгаа хамгийн сүүлчийн газар байсан юм. Тэр шөнө анх удаага Луистэй нүүр нүрээрээ уулзаад брейк аимшигтай байдлаар хоолоогоо хэрчүүлсэн байдалтайгаар мөн хэд хэдэн хүчирхийллийн хэлбэртэйгээр амиа алдсан байв. Түүний үйлцэн хэрэг өвгөр дуусаагүй юм. Луис брейкийн зэрэмдэглүүлсэн цогцсынхан зургийг нь аваад интернет мөн онлайн тоглоомуудын групп сервер гээд бараг л бүх боломжтой газар түүний зургийг цаацсан юм. Түүнийг өгсөн гэдэгт итгэлтэй байна уу? Тийм ээ, тэр өвчгсөн. Түүнийг харахад тэр аимшигтай болчихсон зогсож байсан. Нүрээ гараараа халахалж авсан. Харин би түүнийг тэрврээд бүх зүйл зүгээрээ гэхэд нэг зүйл хэлж байсан. Гэхдээ би яг юу хэлж байсныг сайн мэдээгүй. Тэр буцахыг хүсээгүй. Амьдралаасаа уйдчихсан байсан гэдгийг л би мэдж байна. Цагтаад өөрийнхөө алхахыг өөрөө мэдүүлэх үед түүний дуу маш тайван юу ч болоогүй мэт байлаа. Харин түүний гэрт очих үед брейкийн цогцос шалан дээр Луиси компьютер болон бусад хэрэгслүүд нь байн дотор эвдэрч гисэн хамаг баримтуудаа устгасан байдалтай байсан юм. Эцэст нь түүнийг барьсан ч гэсэн шүүх хурал болох хүртэл тэр өөрийгөө гим зэмгүй хэмээн өмөрсөрл байлаа. Ингээд 2015 оны 1-р сард түүний хүн амны хэрэг болон хүчирхийлэл үйлцэн хэмээн 25 жилийн ял оноосон бөгөөд тэр 44 наснда суллагдах юм. Хүүхдээ мэдсээр байж алдсан эцэг ихэд хамгаас хэцүү байх нь аргагүй. Харин тэр хотынхоо цагдаагийн байгууллагын ажилтнагч гэсэн хариуцлага омартан ийм том хэргийг үл оошоон түүний хүүхдийг өвхөл рүү наваалцсан хэмээн шүүхэд өгсөн байдаг. Хэрвээ цагдаа тухайн үед брейкинг ээжийн хүсэлтээр энэ хэргийн учрыг олон нэг тийшэн болгочихсон байсан бол ийм зүйл болохгүй л байсан. Энэ явдлаас хойш түүний ээж нь интернетийн аюулгүй байдлаас удирдсан сэргийлэх хууль бий болгосон ба түүний аав нь өдөр бүр үүндээ харамсаж түүнийг илүү дээр хамгаалахын тулд юу хийж болох байсан тухай боддог байна. Тэгэхээр энэ бичлэгээр ерөөсөө компьютер тоглодог хүүхдүүдэд янз бүрийн болохгүй ухуулагч юм уу эсвэл муусан зүйл байхгүй. Зүгээр энэ хэрэг нь 5-6 жилийн өмнө болсон бас тийм ч эртний хэрэг биш байсан учраас нийлж байгаа найз нөхөдөө болгоомжтой хандаарай гэсэн үднээс хийж байгаа юм. Тэгээд нэг зүйл хэлэхэд тэр Луис гэд байгаа хүүхэд нь компьютерийг нэлээд сайн мэдлэгтэй гайгүй компаниудын IT инженер байсан хүүхэд юм байна лээ. Тэгсэн ч гэсэн тэр хүүхдийн тархийг нь угааж ятгахж бараг зүгээр л өөрийнхөө утсан хөглдөө болгочихсон хүссэн зүйлээ хийлгэж байсан. Брейкч гэсэн тэгээд маш гинэн тийм алуурчд байдаг гэдгийг сайн мдээгүй байсан байж магадгүй л дээ. За тэгээд өнөөдрийн бичлэг энэ хүрээд дуусч байна. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.